бид хоёрын бэлтгэн сэдв болохоор Монгол бичгээр алдаа болсон яхан зэрэг бичиж сурах гэсэн сэдв байгаа. Намайг Агнес гэдэг, намайг Цэрэндэ гэдэг. За энэ сэдвийн хүрээнд хамгийн түрүүнд яг юм болохоор сэвэр сайхан Монгол бичгээр сэвэр сайхан бичиг гэдэг бол ерөөсөө хүний сэтгэлээ болон хандлагатай холбоотой гэж үзсэн байгаа. Хүн ингээд зөв хандлагатай байж яг сэвэр сайхан бичих бүрэн боломжтой. Тэгээд Монгол бичих гэдэг бол зөвхөн гарын хөдөлгөөнөөр биш, амтаа урсгал гэж ойлгож болно. Дараагийн болохоор твшээр давтамж хамгийн чухал өдөр бүр ингээд баг багаар жижигээр татсаар байгаа тэр нэг өөртөө бий болгож чадна. Тэгээд бичиж байгаа явцдаа нөгөө гаргаж байгаа алдаануудаас айх байхгүй. Зүгээр алдаа бол байх ёстой юм гэж өөртөө хэлж тэгээд сайхан бичдэг болно гэж хэлээд байна. За Монгол бичиг гэдэг бол 1204 онд үүссэн гэж үздэг. Тэр үед Чингис хаан 8-ны татан бай гэдэг бичээсийг авч уйгур бичгийг монгол хэлээр тохируулан хэрэгжиж ирсэн байсан. Энэ үед явдлыг монгол бичгийн өсөл гэж төгөд тэмдэглэсэн явдал бас байгаа байна. Монгол бичиг нь утга уйгур бичгээс гаралтай бөгөөд босоо чиглэлтэй дээрээс туш бичигддэг. Гэрээ онцлогтой. Монгол бичиг бол ханаас ч харсан яруу сайхан уйгураас бичигддэг бичиг. Тэгээд зөв сайхан бичиж сурах бол үндсэн сайн уншиж чаддаг байж өгнийхээ галыг тогтоож чаддаг байх юм аа. Ингэснээрээ бичих гэж би өгөө байн гар салгаж бичгүү салгуулгүй цэвэр бичнэ. Одоо өөртөө ихтэй зоригтой ингэ бичих юм бол өсвүүдээ жил яваад гоё цэвэр бичиж чаднаа. Мөн үгсгээ өдөр бүр тавтан бичиж цээжилж байх нь монгол бичгээр гоёч үндэс юм аа. Тэгээд гар зүгшэрч айхгүй сонирхолтой бичдэг болно. Наачаан болохоор өсвүүдийг стандартын дагуу бичих, монгол бичгийн шүдийг маш жижиг бичих нь үнийг үнээр зэхтэй гоё харагддаг та. Тэгээд орхиод ингэж зэхсэн хийж өгöd. Тэгээд шүднүүдийг нь маш жижигхэн бичих юм бол маш гоё харагддаг. За энэ болохоор сайхан бичсэн болон муухай бичсэн жишээ байгаа. Энэ сайхан бичгтээ болохоор сүүл ийм жиг байхад харин энэ болохоор энэ жоохон юм уу бас энэ бас ингээ урагшаа цэвэр монгол бичиг юм гэдэг байна. Хар хандсан байна л да. За, бүгд бид хоёр удаа монгол хичээл хэрхэн цэвэр зөв сайхан бичих вэ гэдэг хичээлийнхаа тулыг орж байна. Тэгээд сурагчдаас маань өөрсдийнхөө төв санаачлаар оролцож оролцсон 6 хүүхэд гарч ирсэн байгаа. Тэгээд одоо эднээс шалгаруулалт явуулна. Тэргийн дараа өөр монгол хичээл багш руу явуулаад тэгээд 2 өдөр сонгоод шагналах байгаа. За өөр монгол хичээл багшаас асуусан чинь мид 5 гэсэн тоог сонгосон байгаа. Миний тэгвэр миний асуусан хахад гой зүрхэн харагдчих. Тэм тэгээд шүд маш жижигхэн шүдний ингээд өнцөг бас яг зөв гэсэн байна. Бас юу эдис багштай байна. Ном. Энэ бас юу нэг маш ихшин бичсэн байна. Бас энэс нэг болж байна. Тэгээд нөгөө
нөгөө монгол бичгийн машин хийснээр бол бүсгийн харьцаа нь арай төхөө байна нэ. За. Үсэг чи